чихэна. 내가 90 оны ихээр видео гэж зүйл анх гарч ирж тэр үеэс нэлээд хөрөнгөлөг айлууд приставк гэж зүйлийг худалдан авч гэртээ янз бүрийн кино эрх дураараа үздэг болж билээ. Харин үүнтэй холбоотой нэгэн аимшигт хэрэг Эрдэнэбат гэгч залуу тохиолджээ. Эрдэнэбат ойрын хамаатнасаа нэг байшин худалдан авсан бөгөөд уг байшингийн шалан дээр новширч байсан хогон дунд нэгэн хар хуурцаг хэвтэж байсан байна. Эрдэнэбат эхлээд бусад хогтой хамт гаргаад хайчихъя гэж бодсон боловч хүүхэд нь тоглоно гэсэн тул хуурцгийг үлдээж байшин хуу цэвэрлээд нүүж орсон юм санджээ. Түүнээс хойш нөгөө хуурцгийг таг мартчихсан байна. Харин хүүхэд нэг хэсэг тоглож байгаад сонирхол нь буураад хайчихсан тул уг хуурцаг тэрний гэрийн эд хогшныг нэг хэсэг болж хувирсан байна. Хуурцгийг гаргадаг приставк аль хэдийн хоцрогдож айлууд CD-гээр кино үздэг болж авсаархан төхөөрөмжтэй болсон тул нөгөө хуурцаг ямар бичлэгтэй хинч үзсэнгүй. Эрдэнэбат хаяахан нүдэнд нь өртгөд нэрэн хуурцаг дотор юу байгаа бол приставктай айл байвал авчраад нэг тавьж үзэх юмсан гэж боддог боловч текс хийгээд л мартчихдаг ажээ. Харин нэг шөнө энэ айлын хэвийн нам тайван амьдралд огцом өөрчлөлт гарчээ. Тэр өдөр Эрдэнэбат зөв зүгээр хоол идчихэд унтах гэж байснаа эхнэртэйгээ хэрэлдсэн байна. Хэрүүлгийн шалтгаан уг нь тэгтлээ уурлаад сүйд болоод байхааргүй жижигхэн зүйл байсан боловч Эрдэнэбат жигтэйхэн уурлаж урдаас нь тайлбар тавьсан эхнэрээ алгадаад авсан ажээ. Алгацсныхаа дараа л гэнэт зэх орж энэ ч юу болж юм? Өдий 10 жил ханилахта эхнэртээ огт гар хүрч үзээгүй атлаа. Ойм суугаж амжаагүй төлөө алгадаад авна гэдэг чинь юу билээ гэж бодсон байна. Тэгээд уучлал гуйж аргацсан боловч эхнэр нь харин ч урдаас нь огцом дүрлзэн уурлаж хашгичаад өнгөрсөн өвөл Эрдэнэбатын ажлын газрынхан бэлгэлсэн том шилэн ваарыг хагас шидэж орхихон дэрээ. Хэрвээ дөрвөн хүүхэд нь тал талаас нь уйлалдан ирж зуураагүй бол Эрдэнэбат ч хариуд нь бас ямар нэгэн зүйлийг шидэхээс буцахгүй байж. Ингээд тэр шөнөөс хойш орой боломгц хоёулаа бэби рүүгээ дүрсхийн уурлаж алалцгаас буцахгүй болтлоо аимшигтай хэрэлдээд арай гэж нэг бие барьж салдаг зуршилтай болжээ. Гэвч чухам юунаас болоод ийхүү хоорондоо муудалцах болсноо хоёулаа ойлгохгүй байв. Нэгөр эхнэр нь хүүхдээ аяг таваг дутуу угаалаа гэснээс болж Эрдэнэбат хүүхдээ өмөрн дүрсхийтэл уурлаж муудалцсан 3-5 ахиад угаах шаардлагагүй болтол нь будаа болгож хайсны дараа эхнэр нэг гэнэт. Чи юу н яагаад над руу ингэж уурладаг болов? Өмнө нь бид хоёрын хооронд огт ийм зүйл болдоггүйсэн. Эсвэл чи өөр хүүхэндээ болцоход сэтгэл чинь хөрөө юу? Гэж асуухад Эрдэнэбат урдаас нь харин чи өөрөө ондоо залуутай болчихсон юм шүү. Урд нь хизээ миний урдаас ингэж хэлсэн бүгдийг минь үгүй эсгэн сөрж аашилдаг байлаа гэж орилсон байна. Ийм яриа болсноос хойш бибинэ хартах нь ихсэж өр хүүхдийнхээ хажууд хүртэл өчигдөр чи хинтээ унтсан хэмээн хэрэлддэг болжээ. Тэр нэгэн хэрүүлэгдсэн анхны өрөө Эрдэнэбат эхэлж ихнэрийнхээ газрыг алгацсан бол түүнээс хойш ихнэр нь дүүн рүү янз бүрийн зүйл авч шиддэг болжээ. Гартаа таарлцсан зүйлээр эр нөхрөө балбах нь Эрдэнэбатын хувьд тэсвэрлэшгүй зүйл болох нь тодорхой. Тиймээс нэг өрөө аан айл хэрэлдэж байгаад эхнэр нь өөрлөө эндүү авч шидэхэд гал зууртлаа уурлан өсөрч очоод эхнэрийнхээ өснөөс зуурн чирч бөөм болж байтал авгайн дүү болох 20-од насны залуу орж ирсэн байна. Хэнч төрсэн эгчийг нь үстэд чирж явхад зүгээр байхгүй нь ойлгомжтой. Ингээд Эрдэнэбат арай л эмнэлэгт очихоос наахнуур болтлоо зодуулж 7 хоног гэртээ хэвтээд хөл дээрээ болсон байна. Гэвч инглээгээд тэр хоёрын хэрүүл уруул зогсох нь байтугай улам бүр даамжирч хутга мэс хүртэл шүүрч авдаг болцгооч. Ёр нь айлд орж ирсэн таньдаг мэддэг хинч тэр хоёрын аашавар таригдахын аргагүй хувирсан болохыг шууд анзаархаар болсон байж. Яг энэ үед Эрдэнэбатын хамгийн сайн найз нь эхнэр хүүхэдтэйгээ тэдний зочилж хоёр гэрийнхэн бүгд ширээ тойрон сууж хоол унд болж байтал Эрдэнэбат эхнэртэйгээ учиргүй хэрэлдэж эхэлсэн байна. Эхнэр нь хүн хараад хөөрнө гэдэг шиг найз нарынхан дэргэд бүр ч илүү агсамнан уурлаж үүднийхээ том толийг
яар цохиж орхисон байна. Эрдэнэбат чи юу дутах вэ гэсэн шиг хараал тавин босоод иржээ. Харин найз нь толгой дээгүүрээ пижака нөмөрхөн холгүй амтан эхнэр хүүхдэд дагуулan тэднийхээс гарч зогтаахт араас нь гарч ирсэн Эрдэнэтад та хоёр ч нь яаж хавэ? Огт танихгүй хүмүүс шиг болчихж гэж хэлсэн аж. Найз нарыгаа явсны дараа хэрүүл маргаан улам ширүүсч Эрдэнэт эхнэрийнхээ үүдэн шүднүүдийг цөм цогсноор энэ удаагийн хэрүүл өндөрлөжээ. Үүний улмаас Эрдэнэт 111-т 1 сар баривчлагдаад гарч ирсэн бөгөөд ах дүүнэр нь түүнийг зүүн говийн их мэргэн гэж алдаршсан самбал хөндөв хэмээх ховилгаан ламд үзүүлжээ. Эхнэр нь ч бас хамт очсон байна. Хамгийн сонирхолтой нь түүнийг 111-д баригдсны дараа эхнэр нь хэрэлдэж цодолдож тэрч байтугай шүдэ хүртэл цөм цохиулснаа мартан байнга эргэж тойрч сүид майд болж байсан юмсанжээ. Энэ явдал хамаатан садных нь хүмүүст нэгийг бодогдуулсан бололт. Зүүн говийн их мэргэн самбал хөндөв тэр хоёрын бүх өөх түүхийг сонссны дараа содор татах хэмээх маш нууц зан үйлийн өвдөс үзэж төлөгдөд танаа гэрт нэг жижигхэн хар хайрцаг байна. Хараал шингэсэн тэр хайрцаган дээрх зурагнаас болоод та хоёрын зан аран шин эвдэрч хорлолд дайрагдсан байна. Харин чин зэрэгтэй уучраа мэдэж байгаа чинь сайн хэрэг. Түүнээс биш амь насанд чинь хүртэл аюул уучруулж мэдгээр зүйлийг та хоёр гэртээ хадгалж байсан байна. Түүнийг эрж олоод даруйхан надад авчир гэж айлтсан ажээ. Эрдэнэт эхнэртэйгээ хоёулаа эхлээд юун тухай яриад байгааг нь ойлгосонгүй. Гэртээ ирээд дөрвөлжин хар хайрцагтай зураг гэхээр юу байдаг билээ хэмээн хамаг юмаа буснууж хайсан боловч тийм зүйл олсонгүй. Зургийн альбом хийдэг сав юм болов уу гэж бодсон боловч өнгөн тохирохгүй байж. Эрдэнэт сүулдэ гэртээ удаан байвал эхнэртэйгээ муудалцаж мэднэ хэмээн хар санаалаад хар хайрцагтай зураг гэж яг юу хэлээд байгаа юм бол гэж бодсон шиг гадуур салхилж явснаа. Нэг байшингийн болонд хаддаастай паркад гэсэн хаягийг олж хараад гэнэт нөгөө хар хурцгийг сансан ажээ. Түүнээс зайлахгүй гэж бат итгэсэн манер гэртээрээд буулгах шахам өнгөчн байж дивааныхаа арын булангаас нөгөө хуурцгийг олж авчээ. Ингээд дотор нь юу байгааг үзэхээс нааш түүний сэтгэл амарсангүй. Эхнэр нь ч тэр даруй нэг найз руугаа цстан видео тоглуулагч төр авчруулахар болсон байна. Хамгийн инээдтэй нь энүүхэн хооронд ч гэсэн эхнэр нөхөр хоёр хоорондоо ам мөрийгаад авсан байна. Эхнэрийнх нь найз видео тоглуулагчийг авчирмагц бос шуухан залгаад хар хуурцгийг дотор нь шургуулan ямиг аж мэдхгүй гэх үүднээс хөөхтүүдээ гэрээс гаргажээ. Тэгэд бичлэгээ үзтэл эхнэр нөхөр хоёр ширээний ард сууж байгаагаар эхэлсэн аж. Ёр зүс үзээгүй хүмүүс байсан тул эхлээд кино юм уу гэж бодчихъя. Гэвч кино биш бодиттой болсон явдал болох нь удалгүй мэдэгдэв. Нөхөр нь хоол идэж сууснаа. Эхнэртэй гэнэт уурлан анх Эрдэнэбат эхнэрээ яаж алгацсан бilé? Яг түн шиг дэлсээд авхан тэр. Хоошоо гарч буй бичлэгнүүд нь яг л тэр хоёрын хооронд өрнсөн хэрүүл уруулыг хуулсан мэт адил байсан тул хоёул төгсгөлийг нь үзэхээр яаравчлан гүйлгэжээ. Гэтэл бичлэгийн төгсгөлд шүүх хурлын танхимд эхнэр нь нөхрөө алсан тул 15 жилийн ял сонсч буйгаар гарсан байна. Үүнийг хармагцаа тэр хоёр хэрдхийн цочиж бэби рүүгээ харсан аж. Хизээ ийм явдал болоод хэн түүнийг ийхүү наривчлан бичиж авсныг ойлгосонгүй. Ганцхан ойлгомжтой зүйл нь хуурцган дээр бичээстэй бүх үйл явдлыг тэр хоёр яг адилхан давтсан байх бөгөөд одоо зөвхөн нэгийг алхал дутуу байгаа нь аимшигтай санагджээ. Эхнэр нь дуу алдан ухас хийж хуурцгийг гал руу хийх гэсэн боловч Эрдэнэбат өрсөн шүүрч амжваа. Ингээд хоёул тэр дороо зүүн говийн их мэргэн лам дээр очиж нөгөө хараал шингэсэн бузар хуурцгийг өгсөн байна. Мэргэн ховилгаан самбал хөндөв. Энэ хуурцагт та хоёрт нөлөөлсөн байна гэж хэлээд одоо гэртээ харцгаа. Би үнийг үгүй хийн гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тэр өдрөөс хойш Эрдэнэтийн гэрт дахиж хэрүүл урал гараагүй бөгөөд сэтгэл амгалан өнөө хүртэл элэг бүтэн эрүүлийнх амьдарч яваач. Харин тэр хоёр уг хуурцаг яагаад тэдний амьдралд нөлөөлсөн, дүүн дээр хэний амьдралыг нэг бүрчлэн бичиж авсныг ойлгоогүй үлдсэн байна.
Эрдэнэт хаяа тэр тухай ам нээдэг боловч эхнэр нь сонсхийг ч хүсэхгүй байгаа шинжтэй босоод явчихдаг ажээ. 2. Монгол гэр бол байнга буулгаж бас барин босгож зөөж байдаг учраас дотор нь ямар нэг муу зүйл орогнож чаддаггүй. Харин байшин бол анх босгосон тэрл газраа нурж унтлаа орших учраас янз бүрийн энергийн үйлчлэлээс зугтсан муу зүйлс орогнож болдог талтай хэмээн Алдарт Ватиканы хорьёотой номын судраас уншсан санагдана. Өдгөө нийслэл хотод байх янз бүрийн муу зүйлс оргонсон элдв эвдэрхий байшин хаягдсан барилгуудын талаар өчнөө мэдээлэл хэвлэлүүдээр гардаг. Гэхдээ тэдгээрээс дотор нь муу зүйл агуулгдсан хэмээн яг хүлээн зөвшөөрөгдсөн барилга нь тоотой хэдхэн бий. Сонгон хайрхан дахь хуучин складны барилга, Баян зүрхт үргэлдэх цэргийн ангийн хуучин автогараж, дам даржаагийн хийдийн орчин байдаг 2 давхар нурсан балгас гэх мэт. Тэгвэл хуучин Баян цогтын сангийн аж ахуй гэж байх үеэс үлдсэн эмнэлгийн хуучин барилгын тухай үг үлээ. 30-аад жилийн өмнө хүн зам бужигнаж аж амьдралын давалгаа цалиглан шуугж байсан тэр газраас эдүүгээр хэлмэгдлийн үеэр шатаасан хийдийн нуранх шиг хэдхэн туйпын балгас үлдээд байгаа билээ. Гадаадын хэдэн жуулчин хэдэн жилийн өмнө түүгээр явхдаа энэ ямар гэж түүх дурсгалт газар вэ хэмээн асууж зураг дүрсийг нь аваад сүйд болсон гэдэг. Тэднийг дагаж явсан орчуулагч нь энэ үед бяцхан залилан хийж богд хааны үеийн нүсэр том хийдийн тойрон дээр та бүхэн ирээд байна хэмээн сурталчилж нэгэн цагт сумын намын хороо байрлаж байсан байшингаас үлдсэн цементэн багныг тэрвэрүүлэн баахан зураг хөрөг авахуулаад амжсан гэж байгаа. Өөрийн зуухнаас нь үлдсэн асар том нүхийг дээр үед гэмт хэрэгтнүүдийг хордог байсан нүхэн зоргиж тайлбарлсан гэхээр хэр зэрэг инээдтэй зүйл болсон тодорхой. Үнэхээр ч мэдэхгүй хүн тэгж андуурхаар болтлоо сүйрсэн Эрмитийн олон сумын төв нэг л өдөр чөтгөртэй балгаснуудын тоог нэмээд Монголын талд үлээх салхинд уйдгарлан үлдэж болзошгүй. Хуучин Баян цогтын төвийг нүүлгэж Аргалантын сангийн аж ахуйн ард талд шинээр байгуулснаас хойш тэнд баахан хоосон байшин үлдсэн юм а. Тэр үеэс л баригад гэж нэрлэдэг болсон бөгөөд мөксөн газар үлдсэн хүмүүс хормоор нурж буй хоосон байшингуудаа ямар нэг сонин зүйл агуулсан хэмээн ярилцдаг болсон билээ. Гэвч соц нийгмийн үед тиймэрхүү яриаг нааш цааш нь задлахгүй хавдардаг байсан учраас хүмүүс төдийл сайн мэддэггүй байсан гэж болно. Харин 90 он гарч ардчлал эхлэн бурхны шашин сэргэн дэлгэрмэгц хуучин Баян цогтын баригадын бүх хүн тал тийшээ нүгэд алга болсон билээ. Жинхэнэ балгас болсон хэдэн байшин үлдсэн бөгөөд дараа жил нь Баруун аймгаас хэсэг Тооворчин хот руу мал тууж явах замдаа бороо шорооноос хоргосон тэр хавьд хонсон гэдгээ. Тооворчид малаа хэвдүүлчихэд хуучин байшингийн шалнаас ховхлон авчирч гал түлээд л сууцгааж байж. Хамгийн бага нь болох 20-од настай хархуу байс хийгээд л ойролцоох томхон балгас руу орж шалны банцнаас нь ховх татан авчирч байсан нь хуучин эмнэлэг байсан юмсан жий. Тооворчид бас болоогүй. Замдаа нутгийн улсад 2 үхэр хямдхан наймалж мөнгөтэй болсон тул тэр хавийн айлаас 6 шил охин нэрмэл авчихсан. Нэг ясандаа ажиллаа хийхийн хажуугаар найрлаж байсан байгаа юм. 3 жилээр хөнтөрч шилийг нь шидсэний дараа нөгөө хүүг ах яадал эмнэлгийн балгас руу модонд гүйлгэж гинэ. Хөөч ах нарын хишгээс нэг том аягийг хөнтөрчихсэн тул сүрхий халж бэр чадал намтагдчихсан. Шалны банзыг гараараа хүү татан хуулж байтал гэнэт ард талд нь хүн ёолох чимээ гарсан байна. Энэ байшин анх боссон цагаас эхлэн маш олон хүн нас барсан тул нутгийнхан угаасаа сэжиглэж цээрлээд шалных нь банзыг ховхолох нь байдгаа шагайч зүрхэлдэггүй байсан юмсан чи. Хүүг эргэж харахад цагаан хувц сүмссэн туранхай эмэгтэй хан түшээд зогсчихсан цусаар төргөн. Хөөе сөвлөгч. Болохоо байла. Хурдан ирээд тарай хийгээд өгөөч. Хэмээн түүний зүг гараа сарван зогсож байгаа харагдчих. Модонд явсан хүү юу мод авчрах
Муухай орилсоор үс нь өрвичгсэн гүйж ирэхэд тооворчдын арх гарах шиг болсон аж. Гэхдээ тэд чөтгөр шулам хиймний тухай огт бодсонгүй. Харин тэдний арх ууж байгаагаар далимдуулан мал хуйг нь дээрэмдэх гэсэн зорилготой нутгийн индианууд ирсэн байж магадгүй гэж боджээ. Гэвч хүү эмнэлгийн балгас руу зан юу ч хэлж чадахгүй муухай орилсоор байв. Тооворчд бууга сумлан барьсаар эмнэлгийн балгас руу гисээр яг хуучин чулуун довжоон дээр хурч байтал өмнөөс нь цагаан халаад өмссөн нэгэн хүүхэн гараад ирсэн байна. Тэр хүүхэн буу барьсан тооворчдыг үл хайхарсан янзтай гараараа түлхэн холдуулж "Алива. Цаан ч өвчтний зүрх зогсох гээд байна. Хиймэл амьсгалын аппарат хаан бай" гэсээр хажуугаар өнгөрч хажуугийн нэг хаалга руу орсноо буцаж гарч ирээд балгас руу гүйгээд орчихжээ. Эл хачин явдлыг харж мэл гайхсан тооворчд араас нь яваад ортол балгасны нэг буланд хөх гэрэл сөөмөлдсөн тэр гэрлийн дор ухаангүй хэвтэй нэг хүний дээрээс цагаан өмсгөлтэй 3 хүн бүх хийчихсэн сандран зогсож байгаа харагдав. Тооворчд үнийг хармагцаа болохгүй юмтай таарлаа гэж мэдсэн бөгөөд цөм намд ороо зогсноо нэг нэгээрээ ухарч эхэлсэн ажээ. Гэтэл тэдний яг ард талд нэгэн буурал үстэй цагаан өмсгөл өмссөн хижээл дүү хүүхэн гарч ирэв. "Та нараа өвчтний ар гэрээс ирсэн улсоо. Өвчтөн ухаан алдчихад сэхэ орохгүй байна. Та нараа битгий сандар. Бид нар шаардлагатай бүх зүйлийг хийж байх" гэснэ. Нөгөө хөх гэрлийн зүг санд минь алхлан одвоо. Боо барьсан тооворчд үүнийг хараад бүрч ихэж тавайд насны хөгшин тооворчин айсандаа ухаан балартан унсан аж. Энэ үед хөх гэрэл сөөмөлдсөн газар зогсож байсан хүмүүс сандралтан алдчихлаа гих дуугараад үүнтэй зэрэгцэн нэг ногоон дээлтэй хүүхэн тооворчдын хажуугаар уйлан гүйгээд гарах нь харагдсан байна. Тооворчд айсандаа ухаан нь балартаж унсан хөгшнийгөө сэрээхээр оролдож байтал дөрүүчийн буурал устэй эмхтэй яаран алхалж ирснэ. Энэ эмнэлэгт 64 дахь хүн нас барж байна. Байгууллагадаа дөнгөж 2 жил болох гэж байж ямар олон хүн үхвдэ. Эмнэлэг биш, оршуулгын товчоол гэмээр санагдах юм. Гэж амандаа үгэлсээр муурч унсан тооворчны дэргэд цөхрөн сууж халааснасаа нэг тариа гарган суц руу хийхэд айсан тооворчд зогсоо чадсангүй. Тэд бүр энэ явдал үнэхээр бодиттой болоод байгаа билүү? Юу билээ хэмээн алмарч зогссон байна. Буурал ус дэмхтэй тариа химэгц муурч унсан хөгшин саясихэ орж өндөйн босоод "Бид нар үхээрийн байшинд ороод ирчихч зугтаарай хэмээн учиргүй муухай хашгираад эхэлжээ. Нөгөө дүүч түүнийг чирсээр эмнэлгийн балгаснаас хумгүй гарч довжоон дээр очих үед дотроос нэг цагаан халааттай хүүхэн шагаан "Наад хүнээ дуугүй болгооч. Эмч хүнд өвчтөн үзэж гин" гэснэ буцаад явчихж. Яаж ч бодсон ийм зүйлтэй таарсан улс айж балмагдалгүй л яах вэ? Тооворчд юун арх дар сууж найрлах дэр даруй майхан саваа ачаалж мал хуйгаа босгон дуугаад тэндээсээ хөдөлж галзуу харын худгийн ойролцоо ирж байж нэг юм хонсон байна. Маргааш нөгөө хийсвлэгчээр бугуй руугаа тариа хийлгсэн хөгшний бие огцон муудаж элирч балайрсаар байгаад үдээс хойш нь нөхөрлөл сангийн аж ахуйгаас хүний ихэм чирх үед амьсгал хураасан гэдгээ. Тооворчдын үлдээсэн эрэ нутгийн хүмүүсийн үдсэн харсантай нийлэн нэмэгдэж баяжсаар эмнэлгийн байшинд хинч гар хүрхээ болсон гэж. Одоо ч гэсэн хуучин баян цогт гэж байсан тэр газраас зөвхөн эмнэлгийн байшингийн тойрол ганцаар үлдсэн бөгөөд бусдыг нь хүмүүс буулган нурааж тоосго туйпыг нь ашиглаад дууссан гэдгээ. Горов. Чөтгөрийн тоо эрс олширвал лам нарч бас төчнөөнөр өссөн байх нь энгийн учир зам шалтгаан гэлтэй. Чөтгөр олширхот байгаль дэлхий онгон дагшнараа үлддэг бол лам олширхоор тарчигхан хүмүүсийн өл хоолндоо хадгалсан өчүүхэн хөрөнгөн дээр муу зүгэн хэрэг маш олноор дугалцгаах нь бас л нэг эгдүүтэй санагдана. Энэ бол
Дорж даваагийн бодол ертөнцийг үзэх үзлэнэ. Орчин үеийн залуу сэхэтэн бас сонин сэтгүүлийн газар ажиллаж улс орныхоо нэр нүрийг өмөрөх гэж хичээх тул тэр гандангийн дэнждэх гайтай ламтай үзмэрчийн түүцнүүдийг хураах тухай асуудал хөндөж нэгэн сонинд нийтлэл бичсэн ч лам нарын номын хүчнээс айсан уу төрийн альт шатны албан тушаалтнууд ам ангааж дуугарсангүй билээ. Арга ядахта Дорж даваа Христийн сүм хийдүүдийн ухаалаг овчныг магтав. Ядахта Улаанбаатарын хамгийн ашигтай газрыг эзэлж бас үзэл бодол нь төлөвшөөгүй ходоодныхоо хоржигнох дуугаар бөмбөр хийж жагсч залхаадаг борчуулын дунд үйл ажиллагаагаа илүү их явуулж байгааг нь хардаж сэжиглэж бичээд хинч тоохгүй юм. Аргаа барсан Дорж даваа өөрийн хувьд байхгүй гэж боддог чөтгөрийг олж уулзахаар шийджээ. Чөтгөртөө ярьдаг түүний бодол санааг ойлгож үг хэлийг нь гадарладаг нэгэнд өнөөгийнхэн илүүтэй итгэх болсон тул ийм шийдвэр гаргажээ. Энэ бодлоо тэрбээр нийгмийг цочрох сэтгэл зүйн дайралт болно гэж бодож байв. Гэтэл аав нь Ховд аймгийн Дөргөн сумаас иржээ. Тус суманд сүм хийд босч сүн шиг равнаан ухаан ухаарл ихэд дэлгэрээд бадмаа цэцгийн ариун лагштад балаяр шаварнаас сугарн завилах цаг болсон болохоор ламын удамтай Дорж давааг үзэг микрофоныг нь шувтлуулж хонх дамар лугаа холбогдуулахар ирсэн тэр байв. Дорж даваа гэдэг сенсац бий болгох гэж төлөвлөж байснаас чөдгөрийн дайсан буюу лам болох гэж бодсон удаагүй билээ. Гэтэл хувь тавилан гэдэг учир зангилаа бүхэн нь ямар нэгэн тодотгол утгатай байдаг гэж. Аав нь нутгийнхаа хашир өвгнийг дагуулж ирсэн байваа. Түүнийг хожим айхавтар мэдлэгтэй лам болсон гэж сонссноос биш. Дорж давааг дунд сургуульд сурч байхад жангар гэдэг туйл уншуулж хараа нь муудсан цэлхгэр нүдээр түүнийг харж түнжин толгойг нь элбэж суудагсан. Гэтэл тэр бичиг үсэг үл мэдэх хинхэг цээжтэй өвгөн одоо өөрийг нь лам болохгүй бол нутгийн уул ус газар орон гомдож тэр байтугай хувь заяаг нь хорлох бололтой юм гэж ярьж ятгана. Дорж даваагийн аав нь өвгөний үг болгоныг нуруун дээрээ үүрч яваа юм шиг хэлэх тоолонд нь тонголзон асар хүнд ачаанд дарагдан байхажээ. Хэдэн хоногийн дараа Дорж даваа нэрээ надад мэрэгэн ламын удам байсан. Түүнийг нь би залгамжлахгүй бол хөгшин хоньны насгүй болсон аавыгаа ямар лам бол гэлтэй биш. Хэмээн санаашран бодсоор ёстой үүрэг ройлдоо итгэн гихч болж лам болохоор сэтгэл шул уджээ. Түүний хонх дамар ганлан аяг ном судар гэдэл юу хэрэгтэй болгоно нь аль хэдийн бэлэн байжээ. Өмнөх лам нарынх нь эд хэрэглэл цөм бүрэн хадгалагдаж байсан нь тэр. Ямар ч байсан Дорж давааг лам болсон болохоор нутгаас ирсэн хөгшчүүлийн сэтгэл амарч хэд хоноод буцжээ. Эхнэр нь ч гэсэн Дорж даваатай ямал бол аяг жингэнэж тогоохон хийтэл хэрэлддэг байснаа болж. Хийсэн цай холныхоо дээжийг аягалж хоёр гартан барих буюу ямал бол та хэмээн гүн хүндэтгэлтэйгээр хандах нь Дорж даваад нэг бодлын таатай. Гэр орны ойр зургийн ажлаас чөлөөлөгдөж зурагтныхоо ойр зузаан олбог тавьж аваад л нүдэ хагас анив хийлэн гүн бишрэлтэй төрхийг үзүүлэн залхууран суухан түүнд ихэндээ таатай байснаа сүүлдээ уйдаж юу ч хамаагүй хийж мэдээ сурвалжлагад гүйж сурсан хөдөлгөөнтэй хэвшил дадлаа үргэлжлүүлэхийн түүс болно. Гэвч сум орон нутгийнх нь хаанаас ч юм сонсчихсан өндөр жансрангийн хүү тодорсон гэдэг үгийг сонсоод л умхамгүй давхиж ирлээ гэд аимшигтай зүйл тохиолдсныг аргалж чаргалж өгөхийг гуйна. Манерч ихэндээ хүмүүсийн зовлон жаргалыг сонсч байгаад аятайхан найруулгатай болгоод буцааж хэлж өгөхөд түүний эрдэм мэдлэгтэй үнэхээр содлон болох тухай реклам ямар ч төлбөргүйгээр нэгээс нөгөөд багаас сум, сумаас аймаг, аймгаас дамнан дарь базар луга давхин одох ажгүй. Дорж даваа нэг үеийг бодоход өөртөө бүрэн итгэнэ. Санаанд орсон зүйлээ хүмүүст хүчээр шахам тулгаж эргэлзэж тийм биш гэхэд тэгсэн л байна да. Гэд зандрангуй маягтай тулгана. Төдөлгүй Дорж даваагийн хэлсэнтэй ойролцоо нэг зүйл мөнөөх хүний амьдралынхын туршид хизээ нэгтээ таарч байсан. Тэгээд түүнийгээ бодсоор байгаад санахтул эрхэм ламтны энгүй их мэрэгэн төргнийг үгүйсгэх тийм нүгэлт амтан үгүй. Дорж даваад бор хоногийн зулаа дээр
эхнэрийн хүнжлийн захыг тэмдэрэхэд хар багаасаа ханилсан бүсгүй амьд бурхан болсон түүнийг арай ийм юм хиймээргүйсэн гэж бодох шивнхэн л бэрхшээлтэй байв. Өөр бэрхшээл үгүй. Бас болоогүй. Нутгийн нэг улаан хүзүүтэй нөхрийг олж танилцчихъя. Тэгэд мань хоёр өөр хоорондоо мухар сүсгнүүдээ бөмбөг шиг шидэлцэж харилцах болж. Дорж даваа дээр нэг нөхөр ирэхэд панаалдаж чадамгүй бол таван буудлын тэр дэлгүүрийн хажуугийн ногоон төмөр хаалганы гээд мөнөх улаан хүзүүт ламынхаа хаягийг заач. Тэр хүн л нэг аргалж магадгүй гин. Тэгэд зовсон зүдэрсэн тэр хүнийг гаргахад мөнөх улаан хүзүүт рүүгээ утас цохиж. Тийм зовлон бэрхшээл тохиолдсон хүн очино. Онцгойлон үзэж энтер гэж ярина. Мань улаан хүзүүтч очрлсон хүмүүсийн дундаас нөгөө хүнийг дорж даваагийн хэлсэн ял гарах тэмдгээр нь таньж. Тэр хүнийг оруулчих. Та нар хүлээж бай гинэ. Үнэхээр зовлон зузаарч зоом нэмгэрсэн хэнийг ч илүү анхаарч цаг алдалгүй засал хийж өгч байна хэмээн мөнөөх зовлонд хүмүүн бодно. Дорж даваа улаан хүзүүт хоёрын хоршооныг иймэрхүү хамтын ажиллагаа явуулна. Гэтэл нэг өдөр түүнийг сүнстэй байшинд очиж чөтгөрийг нь дарж өгөхийг хүссэн урилга гарвэ. Очвол нилээд хэдэн жил хүн суугаагүй шарилж шавагт баригдсан нафтхар байшин байна. Дээр нь лааны хөөгөөр сүнстэй байшин гэд нилээд дизайн гаргаж айдас төрүүлэхээр бичсэн нь дорж даваагийн анхаарлыг татж байв. Түүнийг залсан хүмүүсийн ярьснаар тэд хөдөөнөөс орж ирээд тэр байшинг худалдаж авчээ. Шөнө унтаж байхад хаалга үүдийг нэг хүн тогшиж тажигнуулаад болдоггүй гэн. Заримдаа илүү аяганд хоол цай хийчихсэн байдгийм бай. Дорж даваа ичгтээ түүнийг нуух гэж. Яасан ховдөг золиг вэ? Хэмээн өөрийг нь нүд салгалгүй ширтэх хүмүүсийн анхаарлыг сарниулв. Тэгэд хэнч надтай хамт орж болохгүй гээд нөгөө айцтай байшин руу явж ирв. Хүн айхтаа зөрөгтэй болдог байна. Дээр нь ичгтээ бүр илүү зөрөгтөн болох ч. Хүн ичгтээ хүн алдаг гэдэг. Гэтэл ичгтээ хүн авардаг хүнч бас байдаг байна. Дорж даваа ичсэндээ тийм нэг азтай хүн болж хувирва. Удаж гарч ирэхдээ тэр хөөхий тоогооч байсан хүний сүнс юм бил. Одоо үнээс цааш элдв юм болохгүй байхаа. Би түүний чансан цайг уучлаа. Ялангуяа гэр орондоо цэвэрхэн сууж, хоолунд гал тогооныхоо эд хэрэглийг цэвэр цэмцгэр байлгаарай гэж шинээр сууршигчдад дорж даваа зориг гарган хэлжээ. Тэр харж явахдаа нэг айлч гэсэн гэр орондоо цэвэр цэмцгэр суух боллоо хэмээн бодож мушилдсан байв.